Миний хувьд үр дүн маш өндөртэй боллоо гэж харж байна. Би бас ингээд сонгогчсноос хойш 3 дахь тойроод явж байгаа энэ жил ахсын хугацаанд. Ерөнхий сайдын хувьд бол аялал жуулчтай холбоотой томоохон төслөлтөрүүдийг бол шууд дэмжинэ гэдгээр нэгдүгээр илэрхийлж байна. Босоод ингэлгийн зам бодлол өнөөдөр Монгол улсын алтан гурвалжин гэгдэх ийм аялал жуулчлалын томоохон хөгжил хөрөнгө оруулах хэмжээний ийм томоохон бүтээн байгуулалт байгаа. Тэгээд босоод ингэлгийн замыг бол шийдвэрлэнэ гэдгээр нэгдүгээр хэллээ. Хоёрдугаарт бол манай энэ сумдууд бол усны асуудал нэлээд өндөртэй байдаг. Тэгээ хөвцөөрөн байгуулах нэг шаардлагатай байгаа. Тэр утгаараа шинэ тэр суман дээр бол хөвцөөрөн байгуулж өгөх 1.4 орчим тэрбум төгрөгийн асуудлыг бол шийдвэрлэж өгнө гэдгээ илэрхийллээ. Эрүүл мэндийн унааны асуудал маш хүнд байдаг. Ялангуяа сумдууд хоорондын зай нэлээд холтой, багууд хоорондын зай холтой. Бусад аймагуудыг бодвол тухайн сум маань жишээлбэл бусад сумдуудыг бас бодвол Өмсгөл аймгийн сумдууд бол дор хаяж 6 багтай байдаг. Тэгээд баг хооронд явах юм бартаа зам, ус, уул, чулуугаас ахуулаад ихтэй учраас энэ төрөний машин бартаа замд олгох төрөний машиныг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа. Энийг бол шийдвэрлэж өгнө гэдгийг бас хэллээ. За дээрэс нь эрчим хүчтэй холбоотой асуудал дээр бол ялангуяа манай шинэ дээр төмөр улаг галт жаргалан сумын хувьд бол эрчим хүчний дутагдал нэлээд өндөртэй байгаа. Тэгээ аялал жуулчлал болон одоо иргэдийн хэрэгцээ шаардлагын улмаас ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэр цэгүүдийн хувьд бол эрчим хүчний шаардлагатай байдаг учраас энэ асуудлыг бол бас яаралтай шийдвэрлэж өгнө гэдгийг бас давхар илэрхийллээ. Тэгэхээр гэх мэтлэнгээр газар дээр нь Монгол улсын ерөнхий сайд Гомжавын зам шалтгаан асуудлуудыг хэдийгээр шинэ он эхлээд 5 хон онж байгаа боловч шууд шийдвэрлээ явж байгаа бодлол бол ард иргэд бас сэтгэл өндөр хангалуун байна. Таны хувьд сая бас нэг батлан гадуулж байна. Тий, бидний хувьд манай багийн хувьд бол Хүсгэл аймгийн 23 суманд аялал жуулчлалыг дэмжих нэгдсэн аялал жуулчлалын платформ, дээрэс нь бол хөх баавгаан үүр, за хөх баавгаан үүрийг тойрсон одоо хүүхдийн тоглоомын цогц талбай мөн одоо цэцэрлэг төрөлн байгуулах ажлууд маань эхлээ явж байгаа. Тэгээд энэ жилийн хувьд бол ялангуяа Жаргалан суманд хөх баавгаан үүр маань ашиглалтанд орохоор бэлэн болоод байгаа сайхан мэдээтэй. Дээрэс нь бол бид нар шинэ эдэр суманд бол хүүхдийн 50 орчим сая төгрөгийн өртөг бүхий цогц тоглоомыг бас аль байсаар өнөөдөр гартуулж өгч байна. Хүүхдүүдийнхээ ирээдүйд чиглэсэн тоглоом орчныг бүрдүүлэх тал дээр бид нар ажиллах зайлшгүй шаардлага байгаа. Тэр утгаараа бол өнөөдөр энэ тоглоомын батламжийг бас аль байсаар гартуулж өгч тоглоом маань ч гэсэн одоо шинэ эдэр сум өнөөдөр бас хүрэлцэн ирлээ. За томилтоор явж байхад бас нэг анзаарсан зүйл Хүсгэл аймгийн Мөрөн хотын агарын мохирдол маш хүнд төвшөнд хүрсэн байна. Улаанбаатар хотоос одоо өтгөн гэж хэлж болохоор утаатай болсон байна. Энэ дээр одоо ер нь ямар гарц гаргалгаа шийдэл ажлууд хийгдэхэр байна вэ? Шийдэл бол ер нь бол тодорхой байгаа. Бид нар 43 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй модны үрс шахмал төрш үйлдвэрлэх үйлдвэрийг яралтай байгуулах шаардлагатай байгаа. Ялангуяа Хүсгэл аймгийн хувьд бол Монголын ойн сайн ихтэй аймагуудын нэг. Дээрэс нь бол хог хаягдлын цэгүүд дээр байгаа хог хаягдлын бол бараг 60-аас 70 орчим хувийг бол модны үрц эзэлдэг. Тэгэхээр энэ модны үрцийг бол бид нар хаягдalгүйгээр ялангуяа шахам төвчний үйлдвэр байгуулж иргэд рүүгээ нийлүүлэх. Нөгөө талдаа мод бэлтгэл явагдаж одоо өвлийн удиралд бол эрчим хүчний хангалтгүйгээс улбаатай, хангалтгүйгээс улбаатайгаар үүсэж байгаа модны төлөлтийг бол бид нар багасгах шаардлагатай. Тэгэхээр энэ их хэмжээний модны үрцийг бол бид нар яаралтай шахмал төвч болгож үйлдвэрлэх зайлшгүй шаардлага бий. Тэгээ энэ дээр бол аймгийн засаг дарга удирдлагууд бас нэлээд анхаарал тавьж ажиллаж байгаа. Энийг бол бид нар цаашдаа ирээдүйн одоо хэдэн жилийн хугацаанд зайлшгүй их шаардлагатай гэж харж байгаа. Дээрэс нь Могон голын уурхай болон одоо Aspire Mining-ийн уурхаанууд бол зайлшгүй ашиглалтанд орж өргөжлүүлж ажиллах шаардлага бол бий. Могон голын уурхай бол өнөөдөр 12 сумыг бүрэн хангаж байгаа ийм уурхай байгаа. Тэгэхдээ олон жил ашиглагдсан учраас бас шинжлэх зайлшгүй шаардлага байгаа. Тэгээд Aspire Mining-аас болоод тодорхой хэмжээнд төсөлтэй холбоотой асуудал бас яаралтай шийдвэрлэх шаардлага бий. Дулааны станцтай холбоотой асуудлыг өргөдгөл мөн одоо дулааны станцыг байгуулах асуудлууд бол шийдвэрлэх шаардлагатай байгаа. Сум болгоо өөр ингэсэн тодорхой хэмжээний дулааны асуудал шийдвэрлэх цогц төв станцтай байх шаардлага үүсэж байгаа. Тэгээ энийг бол тодорхой түвшинд нь шийдвэрлэж явна гэдэг Монгол Улсын ерөнхий сайдаас сая өнөөдөр бас уулзалтууд хэллээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд дээрэс нь бол Монгол улс өнөөдөр агаарын ганц гарцтай байгаа. Тэр бол Чингис хаан олон улсын онгоцны бодол. Тэгэхээр агаарын гарцыг олон болгохын тулд бол хөвсгөл, далан задгаж чав болсон гэх мэт одоодыг онгоцны буудлын хүчтгэл болон онгоцны буудлын өргөтгөлийг зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгээд үүний өрөөнд бол Хүсгэл аймгийн Мөрөн хотын олон улсын нисэх онгоцны буудлыг бол 4-ийн ангиллаар шийдвэрлэх, мөн одоо зурвсыг өргөтгөх, хүчтгэл хийх асуудлыг бол шийдвэрлэнэ гэдгээ хэллээ. Тэгээ 2025 оны хувьд бол өнгөрсөн 2024 онд ажилласан Чандван Travel компани маань бол
бүгд хамт хатад ард тусаас бас онгоц буулгахаар нэмэлт ажлуудыг хийгээ явж байгаа. Тэгээд Чанбан Travel компанийнхаа хамт олонд бас амжилт хүсье.